Одоо би 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний бодлогоодыг бодъё. За 8 дугаар ангийн А хэлбэр. За эндээс би бодлогоо энэс нь л бодчих. За хамгийн ихний бодлого нь энэ тоонуудыг эхээс нь бага руу ирмэлээд сүүлээсээ хоёрт багтааг бол гэсэн. За тэгэхээр манай энэ тоонууд нь одоо би ингээд шууд хараад ирмэлэх боломжгүй нэ. Тийм учраас бүгдийг ижил хуваарьтай болгоё. За хуваарийг харсан чинь энэ 72, 4, 36, 8 гэсэн тоонуудыг бүгдээрээ хэд хуваарьтай болох вэ буюу хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олъё. За гэтэл манай энэ хуваарьтай байгаа тоонууд маань бүгдээрээ 72-ийн хуваагч юм биш. Тэгвэл 72 гэсэн хуваарьтай болгож болох юм байна. За 72 болохын тулд бүгдээрээ энд болохоор 72-оо 4 хуваагаад 18 өргөжүүлнэ. Энд 2-оор энд болохоор 9 өргөж. Тэгэхээр хасах 35 хувахан 72, 2 дахь тоон маань хасах 72-ны 18, 2-оор үржүүлэхээр хасах тэмдэгтээ 72-ны 34, 4-р тоон маань хасах 72-ны 27. За энэ тоонуудаа эхээс нь бага руу ирмэлсэн. Эхээс нь бага руу. За энэ тоонууд маань хасах тоонууд. Тэгэхээр модулаараа их тоон хамгийн бага тоон гэсэн үг. За бүгдээрээ 72 гэсэн хуваарьтай тий. За эдгээр дундаас модулаараа хамгийн их тоон болохоор 35 байна. Тэгэхээр энэ бол манай хамгийн бага тоо гэсэн үг. 35-ыг бахан 72. За дараа нь эхээс нь бага руу гэсэн юм байна шүү дээ. Эхээс нь бага. Тэгэхээр хамгийн их тоон болохоор модулаараа хамгийн бага нь буюу манайхаар бол энэ 18 гэсэн үг. Тэгэхээр хасах 18 бахан 72 нь хамгийн их тоон. За дараа нь энэ 27 хасах 27 бахан 72. Дараа нь хасах 34-ийг бахан 72. За хамгийн бага тоон хасах 35-ыг бахан 72. За тийм тоог эхээс нь бага руу ирмэлээд сүүлээсээ хоёрт байх. Тэгэхээр араасаа хоёрт байх тоог болоо гэхээр манай 20 бүгдээ энийг сонгож байгаа юм байна. За энэ тоо маань аль тоо вэ гэсэн чинь энийг хүртэр хоёрын хоёрт хураачаар хүртэр дээр нь 17, хуваар дор нь 36. Тэгэхээр бүгдээрээ хасах 36-ны 17 болох нэ. За хоёрдугаарх нь энэ илэрхийллийн утгыг олоорой гэж. За энэ бүгдээр яаж хэлбэр үржүүлж болох вэ гэхээр энэ хоёр квадраттай юм чинь энэ хоёроо нэг дор авчиж. За 3 тоог үржүүлж байгаа юм чинь аль ч тоог нь эхэнд нь үржүүлэх, сүүлд нь үржүүлэх хоёр ялгаагүй. Эцэст нь 3 харихаа үржүүлэх болохоор тий. За тийм учраас би 3-ыгаа урд нь ингээд тавьчих. За энэ хоёр хоёулаа квадрат хэрэгтэй юм чинь ижлэхэн квадрат учраас хоёулангийн хаалтан дотор ингээд үржүүлчихэд дараа нь квадрат зэрэг төрүүлж болно. Тэгэхээр 3-ыг тэг 100-г тэг 100-ны 4 үржүүлэхээр 4 болоод 4-ийн квадрат гэт. Тэгэхээр 3-ыг үржих нь 16 буюу манай хариу 48 байх нэ. За 3 дахь бодлого үйлдэлийг гүйцэтгэрэй гэж. За ингээ харсан чинь манай хуваар маань хоёулаа ижлэхэн буюу ижил хуваартай юм байна. Тэгэхээр ижил хуваартай юм чинь нэг хуваар дээр шууд оруулчихъя. За эхний 4-ийг хэсгэн 2-оо тавилаа. Хасах нь гээд энэ хуваарийнхаа дээр байгаа энэ хүртэлтэй байгаа энэ тоогоо би хаалтан дотор тавьчих. Дараа нь хасгаалтаа задлчих тий. За тэгэхээр одоо эндээс 2x квадратаас хасах нь 1. За одоо бүгдээрээ хасгаалтаа задлая. Хасгаал задлахаар хаалтан дотор байгаа бүх тоо маань эсрэгээрээ солигдно. Тэгэхээр 3x маань хасах нэмэх 8 маань хасах 8. За одоо төсөөдөг штеп эмэгтэй. За тэгэхээр эндээс ингээ харсан чинь 4-өөс 3-ыг хасахаар 1x хасах 2 хасах 8. Хоёулаа хасах тоо юм чинь хооронд нэмээд хасах тоо гарна. Тэгээд ийм хариу гарах нэ. Тэгэхээр зөв хариу нь x-с 10 бахан 2x квадратаас хасах 1. За дөрөвдүгээрх нь. За 20% 700 г давсны усмлыг 35% давсны усмал болохын тулд хэдэн грамм болтол ширгээх вэ гэж. За ширгэнэ гэдэг маань уснаас нь багасна. Давс маань хэвээрэл юм гэсэн үг. За тэгэхээр бид нар ч яасан гэж юм 700 г давсны усмал байгаа. За тэгээ 20% давс гэхээр бид нар 20% маань давс.
За энийг бүгд ингээд бусдгаад хахаар ширгэлээ. За ширгэх явцад манай энэ давс маань хэдэн грамм байсан яг хിവэрэ байна. Уснаас нь багсан тий. Гэхдээ би одоо энэ яасан гэж 35% давсны ус болох юм. Давс маань 35% эзэлдэг болох хэрэгтэй юм байна. За тэгэхээр одоо бүгд эндээс давсаа олно. 700 г-ийн 20% давс. За 20% нь олно гэж бид 100 хуваачныг процент олоод 20-оор үржүүлж байна. Тэгэхээр 700 г-ийг үржих нь 100-ны 20. За 100 тухаар энэ чи 7, 7-г 20-оор үржихээр 140 г давс. За ширгэнэ гэхээр манайх уснаас л багасна, давс маань хിവэрэл байна. Тэгэхээр манай 140 г давс маань энэ 35-ын эзэлдэг болсон юм шиг. Одоо манай 140 г маань 35% эзлээд байгаа юм бол 100% нь хэд вэ гэд энийгээ бүтнээрээ хэд болохыг олж. За тэгэхээр эндээс бүгдээрээ энэ хоёроо үржүүлээд 140 г-аа 100%-аар үржүүлээд хуваах нь 35. За энэ хоёрыг 35 дугаар энэ чи 4 100-аар үржүүлээд 400 г болж байгаа юм шиг. За тэгэхээр манай энэ маань 400 г болсон. Тэгээд хэдэн грамм болтол ширгээх хэрэгтэй вэ гэсэн чинь 400 г болтол нь ширгээх юм байна. 300 г ус ширгээх явц байхгүй болсон ба шүү дээ. За энэ хоёр гишүүнт нь бүтэн квадрат байхын тулд А-гийн утга хэд байх вэ гэж. За бүтэн квадрат байна гэдэг маань юу илэрхийлж байгаа вэ гэхээр за манай 16x квадрат маань 4x-ийн квадрат. За хасах нь томьёоны 2 байх ёстой. 4x маань энд байх ёстой. Үржих нь за манай 24x байгаа тийм үү. Гэтэл чинь 2 4 8. Тэгэхээр 24-ийн 8 тухаар одоо надаа энд юу дутуу байна вэ? Тэгэхээр 3 дутуу байна. Нэмэх нь тэгвэл энд 3-ийн квадрат байвал энэ чинь манай А гэсэн үг шүү дээ. Энэ яаж бүтэн квадрат болох вэ гэсэн чинь 4x-ээс хасах нь 3-ийн квадрат гэд бүтэн квадрат болох юм байна. Тэгэхээр манай олгож байгаа А маань 3-ийн квадрат буюу 9 байх нэ. За 5 дугаарт нь энэ тэнцэтгэл бишийн шийдийн олонлогийн зөв төсөлсөн тооншилгыг олоорой гэж. Тэгэхээр 3x 32-оос хасах нь 5x. За тэгэхээр хасах 5x-ээ тэнцүү нэмтийн урагшаа гаргахаар тэмдэг нь эсрэгээрээ солигдоод нэмэх нь 5x болж байна. За 32 маань байгаа. 3 дээр 5-ыг нэмэхээр 8x нь 32. За тэгэхээр x олохын тулд 8 тухаар 32-ыг 8 тухаар x нь 4-өөс их. За 4 маань энэ орохгүй байгаа учраас 4 дээр хэцийг орохгүй онгорхой зураад 4-өөс их гэхээр манай хариу нь x болж байна. За тэгэхээр би 4 гэхээр онгорхой энэ хэд маань битэн юм чинь биш. За тэгэхээр 4-өөс их гэхээр энэ буюу манай зөв хариу нь C байх нэ. За энэ дараалал Архимед процесс үүсгдэг бол x-ийг бол. За өөрөөр хэлбэл x гэсэн тоо хасах 5 гэсэн тоо 5x-тэй нэмэх нь 2. Энэ 3 маань Архимед процессын дараасан 3 гишүүн байна. За Архимед процессын дараасан 3 гишүүнтэй ямар шинж агуулгатай вэ гэхээр жишээл би нэг жишээ авъя л да. 5 гээд 3-аар нэмээ 8, 3-аар нэмээ 11. За дээр 3 бид Архимед процесс бичил л да. А 3-ын бэхээр 11 шүү. За 3-ыг нэмлээ 14. За гих мэтчүүд ингээ үргэлжлэнэ. За тэгвэл бүгдээрээ Архимед процессын дараасан 3 гишүүнээс сонирхоор юу вэ гэсэн чинь 2 захын гишүүн нэмэхээр 16-гоос тэр маань голын гишүүний 2 дахь хавцтай тэнцүү. За энэ 3 дараасан гишүүнээс сонирхоод үзэхээр 8 дээр 14-ийг нэмэхээр 22 голын гишүүнийг 2 дахь хавцтай тэнцүү нэ. Тэгвэл манай энэ маань Архимед процессын дараасан гишүүн гэм бол 2 захын гишүүний нийлбэр маань нийлбэрийг 2 хуваахаар яг дундаж гишүүн нь гардаг байна. За эндээс 6x-тэй нэмэх нь 2. Энэ 2 хувааж байгаа юм чи ишээ үржүүлээ. Эсвэл 2-оор ижил 2 өгнө гэсэн үг. Хасах нь 10. Эндээс 6x нь цоо нэмэх 2 хоошоор хас 2 болоод хасгаар 2. X болохоор хасгаар 2-ыг 6 хуваалаа хасах 2. Тэгэхээр манайх x нь хас 2 байх үед Архимед процесс
бас байдаг байна. Бүгдээр шалгаж үзье. Тэгэхээр энэ 3 орлуулахаар манай x нь хас 2, тэгээд онлын гишүүн маань хасах 5, захын гишүүн маань хас 2-ыг энэ тавихаар чинь хас 10, хас 10 дээр 2-ыг нэмэхээр хасах 8. За тэгэхээр энэ маань d нь хас 3 байдаг арифметик прогресс байна. За 8 дахь нь O цэг төвтэй тойргийн MON нь 100 градус бол бүгдээр юу болох юм гэсэн чинь MPN гэсэн энэ цэг болох гэж байна. За тэгэхээр бүгдээр энд явах уу гэсэн чинь энэ 100 градус байна. За энэ 100 градус байна гэдэг чинь энэ өнцөг маань хэд вэ гэсэн чинь төв өнцөг 360 градус төвтөл болохоор альба өнцгөө олъегвол 360-аас 100 градусаас ч тэгэхээр 260 градус. Төв өнцөг маань 260 градус байна гэж манай энэ номын хэмжээ маань 260 градус. За тэгэхээр яадаг вэ гэсэн чинь энэ ном буюу энэ төв өнцөг маань багцсан өнцгөөс 2 дахин байдаг. Тэгэхээр энэ альбан бол манай энэ өнцөг маань төв өнцгийн хагас буюу альбан квах нь 2. Тэгэхээр миний олгож байгаа өнцөг MPN маань альба квах нь 2 буюу альба маань 260 градус. 2 тугахаар манай MPN маань 130 градус байна. За тэгэхээр одоо өөрөлдвөл бүгдээрээ нэг санаа л да тий. Өөрөлдвөл тойргийн төв дээрээ энэ өнцгийг төв өнцөг гин. За энэ MN гэсэн энэ ном маань энэ ном тулсан төв өнцөг. За тэгвэл багцсан өнцөг бүгдээр ингээд тэмдэглэж тойрог дээр энэ өнцөг хэрэг энэ өнцгийг альбаг үл төв өнцөг нь 2 дахин их байна. Яг тэр ёсоор манайх энэ төв өнцөг маань 2 альбам чинь энэ багцсан өнцөг маань альбагаас 2 дахин бага байна. Тэгэхээр зөв хариу нь ингээд 130 градус. За 9 дахь бодлого. За зурагт А дүрсийг Б дүрсэд гомотедээр хувиргасан. А дүрс Б дүрс рүү гомотедээр хувиргасан. Гомотедийн төв ба коэффициентийг олох гэж байна. За тэгэхээр бүгд гомотедийн төвийг яаж олох юм гэсэн чинь манай энэ цэг маань энэ цэгт хувирсан байна тий. За тэгвэл энэ хоёр цэгийг дайруулад бүгдээрээ гişүлэн татчихнаа. За дараа нь дахиад мөн энэ цэг маань энэ цэгт хувирсан байна тий. Тэгэхээр энийг холбоод за би гişүлэн шугамар холбоно. За нэрийг холболоо. За дараа нь гурвалжны харгалзах энэ яриад харгалзах оройн энэ байна. За тийм нэрээ дариулаад шулуун татлаа. За энэ гурван шулуун маань аль зэгт тохиолж байна гэсэн чинь энэ зэгт тохиолж байна. Энэ бол гомотедийн төв. За координатанд харахаар бүгдээрээ x1 y-г хасах 1. Тэгэхээр гомотедийн төв нь 1 байхад хасах 1. За гомотедийн коэффициентийг олоорой гэж. А дүрсийг Б рүү шилжүүлж байна. А дүрс маань Б рүү хэрэг яг жижигхэн байснаа том болсон байна. Хэд дахин том болсон бэ? Буюу төсөөн коэффициент гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр энэ А дүрсийн энэ тал маань 2 байснаа энэ маань 4 болсон байна. Тэгэхээр энэ 4 урттай энэ 2 урттайгоос за гомотедийн коэффициент нь А дүрсийг Б дүрс рүү шилжүүлсэн байна. Тэгэхээр 4-ийг 2-т байгаад 2 дахин том болж байгаа учраас гомотедийн коэффициент нь 2 байна. Тэгэхээр нэг хасгана гэсэн зэгтүүтэй К нь 2. Гомотедийн коэффициент нь 2. Өөрөвл гомотедийн төвний за энэ холболоо энэ маань нөгөө шинэ үсэж байгаа төсийг нэрмэд очихын тулд 2 дахин сумж байгаа учраас гомотедийн коэффициент нь 2 байна. За 10 за зураг төгсөн дэвшин сурвалжны С өнцөг нь 90 градус. За энэ өнцөг 90 градус. За тэгээд бүгдээрээ CD ингээд өндөр болгосон 90 градус. Тэгээ бид нарт АД нь 2-ны 15 см буюу АД нь энэ 15-ыг бах нь 2 см, АДБ нь 5-ыг бах нь 2 см бол бүгдээр ингээд чинь ЦА болгоно. За тэгэхээр бүгдээрээ одоо тэгшин зүт гурвалжны за энэ маань төсөөгөөс гарчдаг тийм Евклидийн адилтгал. Тэгшин зүт гурвалжны тэгшүнцгийн оройгоос гарсан өндөр А шигчээ.
За нөгөө хоёр проекцийн А, Б гэж. Тэгвэл тэгшинс гурвалжны тэгшинсийн гарсан өндрийн квадрат нь А, Б хоёр проекцийнхаа өвчтөд тэнцвэрдэг. Тэгвэл манай энэ бодлогон дээр тэгшинс гурвалжны тэгшинсийн ороос гарсан өндөр CD-ийн квадрат маань AD-г үржихэн DB-тэй тэнцвэр. Тэгэхээр AD маань 15 байх нь 2, DB маань 5-ыг байх нь 2. Тэгэхээр 4-ний 75 байна. Тэгэхээр CD квадрат. За одоо би CD квадратыг мэдсэн. Энэний уртыг мэдсэн чинь Пифагордод бүгдээрээ AC-г олчихно. За энэ тэгшинс гурвалжин дээр Пифагордч. Тэгэхээр AC гифтнүүсийн квадрат гэдэг бол AD катийн квадратыг DC катийн квадратыг нэмжинэ. За AD маань хэд вэ гэсэн чинь 2-ны 15. DC маань хэд вэ гэсэн сая бүгд квадратыг олцсон шүү. 4-ний 75. Тэгэхээр 2-ын квадрат 4, 15-ийнх маань 225, нэмэх нь 4-ний 75. За 225 дээр 75-ыг нэмэхэд 4-ний 300 болчихно. 300-г 4-т бахаар энэ маань 75 байна. Тэгэхээр эндээс AC маань язуурын дээр 75. 75 чинь 25-ыг үржих нь 3, 25-аас язуурхаар 5, тэгээ язгуудар 3. Тэгэхээр 120 сэр байна. За 11. За зурагт өгсөн CD цэгүүд төвтэй CD гэсэн цэгүүд төвтэй 3 хагас тойрог, D цэг төвтэй 1 хагас тойрог, E цэг төвтэй 1 хагас тойрог, C цэг төвтэй бас 1 хагас тойрог. За тэгээд AC радиус нь биднэрт 10 см бол будагдсан хэсгийн талбайг олоорой гэж байна. За биднэрт AC радиус нь 10 см байна. Тэгэхээр эн чинь тойргийн төв чинээс тал руу очих ш тэ. Тэгэхээр эндээс би нэг жижиг эргээ тэмдэглэчихье. AC маань 2 жижиг эр юм байна шүү дээ. Тэгэхээр эндээс жижиг радиус маань 5 см байх нэ. За тэгэхээр бүгд будагдсан хэсгийн талбайг олно гэхээр яах вэ гэсэн чинь энэ тал тойргийн талбайнаасаа энэ 2 цагаан тойрог асч. Энэ 2 цагаан тойрог маань ингээд нийлээд нэг бүтэн тойрог болчихно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо бүгдээрээ будагдсан хэсгийн талбайг олно гэхээр яаж болох вэ гэхээр S будагдсан хэсгийн талбай маань нэгдүгээр ингээд том тойргийн хагас тэндээсээ жижиг тойргийг хасчихна. 2 жижиг тойрог маань нийлээд бүтэн тойрог болчих учраас том тойрог маань P-г үржихэн том эрийн квадрат гэдээ олсон чинь тэрний их тал нь тэндээсээ бүгдээрээ P-г үржихэн жижиг эр азаа тойргийн талбайгаа асаад өгч байна. Эндээс P-г үржихэн том эр маань бидэрт 10 гэдэг өгсөн шүү дээ. Хуваах нь 2, хасах нь P-г үржихэн жижиг эрээ бүгдээрээ 5 гэдэг болсон. За эндээс P-г үржихэн 10-ын квадратад 100-га 2 туваад хасах нь P-г үржихэн 5-ын квадрат 25. За энэ хоёрыг хураахаар энэ маань 50P, хасах нь 25P. 50-аас 25-ыг хаслаа 25P байна. P сантиметр квадрат талбай учраас. За 12 дугаар бодлого. За зурагт өгсөн ABE гэсэн болон ECD гэсэн гурвнууд хоорондоо төсөөтэй. За төсөөтэй гэдэг нь өнцгүүд нь тэнцүү гэсэн үг тийм. Тэгэхээр энэ 90 градус, энэ 90 градус. За энэ хоёр өнцөг нь тэнцүү юм байна. Тэгэхээр үлцэн хоёр өнцөг нь тэнцүү гэсэн үг. Тэгээ надад энэ ABE-ийн талбай нь 12 гэдэг өгсөн. CD-ийн талбай нь 3/4 гэдэг өгсөн. AB талын урт нь 6 юм бол CD талын уртыг олох нэ бүгд. Тэгэхээр энэ 6 тэгээ CD-гээ олох гэдэг. За энэ хоёр гурвалжин төсөөтэй. Өөрөөр гурвалжин ABE гэсэн энэ том гурвалжин маань төсөөтэй. Цаатлын жижигхэн C ABE маань яг CD гэж бичлэхгүй юм байна те. Яагаад гэвэл ABE. Тэгэхээр би яг энэ тэмдэглэсэн цэцгэлж байгаа юм чи нөгөө гурвалжин төсөө нь яг энэ E-ийн тэмдэглэсэн цэгөөс E тэгээ 90 градус руу явна энэ C. Тэгэхээр EDC гурвалжинтай төсөөтэй юм байна. Дайны гурвалжин төсөөтэй юм чинь энэ эхний том ABE гурвалжны талбайгаа бүгдээр энэ EDC гурвалжны талбайд харьцуулсан харьцуулъя.
AB-ийн талбай нь 12 см квадратад өгсөн. EDC-ийн талбай маань 3.4 см квадратад өгсөн байна. За тэгэхээр нэр нуслаа. За тэгэхээр бүгд 12-оо 3.4-т хуваана гэсэн үг. Тэгэхээр 12-ыг өрчгөн байрсалтай 4 доороо 3 дээр гар. За хураагдаад энэ чи 3 3 3 9 юм байна. За энэ нэрийн талбай харьцаа нь 9 юм байна. За энэ нэрийн харьцаа нь талбай харьцаа нь 9 юм бол одоо бүгдээрээ талуудын харьцааг олж чадна гэсэн үг. Талбай харьцаа маань манай төсөөн коэффициентийн квадрат гэдэг. За одоо тэгвэл энээр гурвалжин төсөө чинь одоо энийг би альфа, энийг нь альфа гэж. Гурвалжны альфагийн эсрэг AB талыг нөгөө гурвалжны альфагийн эсрэг ED-д хуваасна. Манай төсөөн коэффициент нь гэсэн үг. Нөгөө талаас за энэ манай төсөөн коэффициент гэсэн үг. За гэхээр AB-гээ би 6-г мэдж байгаа. ED-г бол мэдэхгүй. Төсөөн коэффициент нь К квадрат нэсэн чинь манай төсөөн коэффициент нь 3 гэсэн. 3 дахин жижигэн гэсэн үг те. Эндээс 3. За тэгвэл одоо бүгд эндээс ижил хөрөхөөр ED гэхээр 6 маань тэнцүү 3-ыг үрчхэн ED болоод эндээс бүгд ED-г болохоор 6 3 тухаар 2 болчихно. За ингээ бүгд одоо ED-г 2 мэдсэн. За одоо эндээс яах вэ гэсэн чинь бүгд талбайгаа мэдсэн шүү дээ. Энэ талбай маань бидэрт мэдсэн шүү дээ. За одоо ECD-гийн талбайг ECD гурвчны талбай маань тэгшинстэй гурвалжих учраас 2 каттыг үржүүлэхээр тэгшинс гурвалжин болчихно. Тэгшинс болчихно тэрний хагас. Тэгэхээр CD гурвчны талбайг бол CD талыг ED талаараа үржүүлээд 2-т баачна. За одоо эндээс би CD-г мэдсэн тий 3.4. 3.4. Тэгээд CD тал маань X, ED тал маань 2. Тэгээд 2-т баачна. Тэгээ 2 хураагаад эндээс X маань 4-ийг гуйх нь 3 болж тарах нэ. Тэгэхээр манай болохгүйс X маань 4-ний 3. 3 доорлогыг тайлбарлая. Бат зурагт өгөгдсөн хурдан дээрх зүг эргүүлэх туршилтайсэн гинэ. Зохиомол тоон дугаартай хэсэгт зогсох үзэгдэл нь аль үзэгдэлтэй нийцтэй вэ гэж. Нийцтэй үзэгдэл гэж ямар үзэгдэл хэлэх вэ гэхээр огтлцол нь хоосон. Үргэлж нэгэн зэрэг харьяалагдах үзэгдэл олдохгүй бол энэ бол нийцэхгүй. Нийцтэй үзэгдэл нь болохоор огтлцол нь хоосон биш. Огтлцол нь ямар нэгэн тооноос тогтчих юм бол энэ хоёрт нэгэн зэрэг харьяалагддаг элемент байх юм бол энийг нийцтэй гэж нэрлэнэ. За тэгэх юм бол зохиомолтой дугаартаас зохиомолтой гэж ямар тог хэлэх вэ гэхээр өөрөөсөө өөрөө болон нэгт хуваагдахаас гадна тэрээс ялгаатай дахиад нэг хуваагч доор хаяж нэг хуваагч болчихвол зохиомолтой. За 4 бол жишээл 2 хуваагдана. 6 бол 2 хуваагдана. 1 хуваагдана. Өмнө өөртөө хуваагдана. Тэрнээс гадна би ядаж 2 гэсэн хуваагч болж чадчихээн тий. За 8 бол жишээл 1 8 2-оос гадна бас 4 хуваагдчихээн. За нөгөө тонууд нь бол 2 бол зөвхөн 2 ба 1 хуваагдана. Энэ 3 чинь зөвхөн 1 3-т 5 чинь 1 5 7 маа 1 7 гэсэн 2 хуваагчтай. Энэ бол анхны тоо. Нэг бол анхны тоож зохиомолтой тоож. За одоо тэгвэл би зохиомол тоонуудаа ингээд бодчихлаа. Энтэй нийцтэй үзэгдэл. Өөрөвл энтэй давхцаж болох тийм үзэгдэл нь аль вэ гэж. За 7 дугаартай хэсэг зогсно гэж. Тэгэхээр 7 дугаартай үзэгдэл маань энэ хэдтэй ингээд огтлцол нь хоосон байна те огтлцохгүй. Тэгэхээр энэ бол нийцэх үзэгдэл. Би нийцтийг нь болох. За зүүн анхны тоо дугаартай байх. За анхны тоонууд маань манай энэ цэнхэрнгүүтэй давхцахгүй. Зүү 3-аас бага дугаартай зогсох. 6-аас 3-аас бага дугаартай зогсно хэрэг энэ 3-тай зогсох гэдээс тэгэхээр манай цэнхэртэй огтлцохгүй байна. Зүү тэгш тоо дугаартайс дээр зогсох. За тэгш тоо дугаартайс дээр зогсно гэдэг маань 2 4 6 тэгэхээр энэ хоёр огтлцол нь хоосон биш. Энэ хоёр нэгэн зэрэг харьяалж элемент байгаа учраас нийцтэй үзэгдэл нь D гэж тарах нэ. За 14. За бүгдээр энэ цгийг дайрсан. Тэгээд налд нь 2 байх шулууныг олгож байна. 2 ба 3 гэсэн цгийг дайрсан гэж. Тэгэхээр манайх 2 ба 3 гэсийг дайрахгүй байна. 2 ба 3 за энийг дайрсан байна. Тэгэхээр налд нь ямар ах нь харъя те. Энэ лав биш.
нөгөөх нь 2 ба 3 цгийг дайрах байна биш байна. 2 ба 3 цгийг дайрсан. За энэ хоёр бол байж болохоор 2 ба 3 гэсэн дайрсан. За налалт нь 2 гэж байна. За налалтыг бүгдээр яаж олох вэ гэхээр шулууны налалт гэдэг маань шулуун дэвшлийн хэлбэртэй энэ К маань энэ болж таарах. За тэгэхээр налалт маань юу илэрхийлэх вэ гэхээр за энэ бид жишээл ингээд 2 бүхэл координат эзэг авч байна. За энэ шулууны налалтыг олно гэвэл манайх x рүүгээ нэмэх 3 гэж явлаа. Тэгээд x рүүгээ нэмэх 3, тэгээд y рүүгээ 2 3 гэж явж байна. Тэгэхээр налалт нь 1 юм байна. Тэгэхээр маань налалт нь 2 гэсэн. Тэгэхээр энэ биш таарах нь. За нөгөөх нь харъя. За энд би нэг бүхэл координаттай 2 цэг авнаа. За энэ цэгээс би нөгөө цэгт рүү очихын тулд x тэнглэгийнхаа дагуу 2 нэгж явж байна. Тэгээд y тэнглэгийнхаа дагуу дээшгээ 4 нэгж явж байна. Тэгээд 4-ийг 2 давхаар 2 гэсэн налалтай. Тэгэхээр манай хариу энэ байна. За дараа нь 14 сая хийж бүгдэртэй. За эсвэл 14 бас нэг ингэж хийж болно. Эсвэл бүгдээр энэ шулууны налалтыг өөрөөр нэг болж үзье. За жишээлх юм бол 2 3 гэсэн цгийг дайрсан гэсэн тий. Тэгэхээр эндээс би манай шулуу маань y тэнцүү kx дээр юм бэ хэлбэртэй. Манай шулуун дээр 2 3 гэсэн цэг орж байна гэхээр y нь 3, x нь 2. За бүгдээр дахиад нэг шулуу болъё. Дахиад нэг цэг болъё. Ингээд цэг гинэ. Налалт нь 2 гэдэг гэсэн. Тэгэхээр налалтын хооронд 2-ыг тавилаа. Тэгэхээр эндээс манай b-ийн хэдэр таах нь гэсэн чинь 3-аас 4-ийг сар хасах 1. Тэгэхээр манай шулуун маань юу болж таарсан? Налалт нь 2. Тэгээд султаа нь хасах 1. За ийм шулуун нэшлэг болгож байгаа гэсэн. За тэгэхээр бүгдээрээ x-ийн хооронд 0-ыг тавихаар хасах 1 дарж байгааз. Гэвч 0 байхад хасах 1 хэрэг юм биш. 0 байхад хасах 1 дайр гэсэн юм биш байна. 0 байхад хасах 1-ийг дайрна. 0 байхад хасах 1-ийг дайрна. Тэгээ энэ хоёроосоо нөгөө 2 3 цэг гэсэн цэгийг дайрсан гэж 2 ба 3 координат цэгийн дайрах барь биш байна. 2 ба 3 энийг дайрсан байна. Тэгэхээр манай харин энэ гэнг авсан ч болно. За сүүлийн бодгоо. За биднэрт нэг ийм призмыг төслөг гинэ. Тэгэхээр А, Б, С, Д, Е, Ф буюу нэг биднэрт ийм призм байна. Призм маань ийм гурвалжин суурьтай призм. За призм гэж юу ямар төрсийг хэлэх вэ гэхээр за гурвалжин суурьтай. За энийг өөртөө параллел хавтгаар проекцлолоо. За энэ нь гурвалжин суурьтай призм. Трапез суурьтай призм байсан болж шүү. За энэ трапезийг энэ трапезийг хавтгаар орших ABC трапезийг хавтгаар орших хавтгаатай параллелах хавтгаар руу проекцлолоо. Энэ бол трапез суурьтай призм. За манайх тэгэхээр энэ талаас нарахаар энэ гурвалжин суурьтай призм. За энэ хэвтүүлээд орсон байна те. За аль нь үнэн аль нь худал авъя гэж. APA. За APA, CB, AD шулуунууд хоорондоо параллел. За тэгэхээр энэ гурав бол хоорондоо параллел. За призм гэдэг маань нөгөө талаас ингэж зурна гэсэн үг шүү дээ. За бэнчээ призм. За ингээд манайх юм тэгшин зүгт. Тэгээд өөртөө параллел хавтгаар руу проекцлолоо. За энийг призм гэдэг байгаа тийм манай хэвтүүлж. Тэгэхээр би энийг параллел шулуунуудаар ингэ холбож байгаа. Тэгэхээр өрбөл манай энэ гурав маань хоорондоо параллел гэдэг нь үнэн байна. За дараа нь энэ хэвшлүү солбсон FC. За тэгэхээр энд бүгдээрээ FC тэгээд CD гэсэн хэвшлүү. За энэ хоёр маань солбсон шулуун. За тэгэхээр солбсон шулуун мөн үг солбсон шулуун гэж юу хэлэх вэ гэхээр хоорондоо параллел биш мөртлөө хэзээч огтлцохгүй. За энэ гурав маань хоорондоо параллел шүү дээ. За гэтэл энэ шулуун болохоор параллел биш. Гэхдээ хэзээч огтлцохгүй. Тэгэхээр энэ хоёр маань солбсон шулуун. За тэгвэл энэ хоёрыг харъя. Тэгсэн чинь манайх нь FC CD хоёр маань огтлцсон биш. Тэгэхээр солбсон шулуун биш ээ. Энэ утгатай. За дараа нь AEFT хавтгай. AEFT гэсэн хавтгай
А, Б, С гэсэн хавтгайтай параллел. Энэ хавтгай, энэ суурийн хавтгай хоёр параллел биш огтлцсон байх хэвээр. За параллел хавтгай гэдэг маань жишээлбэл манайх энэ суурийн гурвалж бариад хоорондоо параллел. Манай энэ AE F гэсэн хавтгай, FC гэсэн хавтгайтай огтлцож шít бүр А дэвшлүүнээр. Тэгэхээр энэ бол параллел биш ээ хутлаа. За тэгэхээр энэ призм тэгшигмийн нэг хавтгайтай гэнэ. За манай призм маань тэгшигмийн нэг хавтгайтай. Тэгшигмийн гэхээр жишээлбэл одоо би яах вэ гэхээр энэ яг энэ дундад цэгүүдийн дайруулад ингээд маань дүрс энэ хавтгайгаар манай дүрс хоёр хэсэгт хуваагдчих тий. Энэ бол тэгшмийн хавтгай мөн. За өшөө ийм байж болно сте. Энэ татын дундад цэгийн дайруулад ингээд холбочих. За энэ хавтгайгаар манайх яг тэнцүү тэгшмтэй хоёр дүрс хуваагдана. Тэгэхээр тэгшмийн дахиад нэг хавтгай. Тэгэхээр нэг хавтгайтай гэдэг нь худлаа болж таарах нэ тий. За одоо энд ингээд тэгшмийн хавтгай гэхээр би жишээлх юм бол яг энэ дундад цэгүүдийн дайруулад ингээд холбочлоо. Энэ хавтгай хувьд тэгшмтэй болно. За эсвэл энэ талын дундаж энэ талын дундчийг холбоод за ингээд оройт ингээд холбоч тий. За тэгэхээр энэ маань тэгэхээр нэр энд юу юм байна? Тэгшмтэй биш юм байна энэ. Яагаад гэвэл яг энэ хавтгайны үед хоёр тэнцүү дүрс хуваагдчих штэ. Гэтэл манайх яг энэ хавтгайгаар болохоор нэг тэнцүү дүрс хуваагдах хадаггүй штэ нэрээ. Яагаад гэвэл манай энд үсэж байгаа энэ гурвалжин маань хоёр өөр гурвалжин. За тэгэхээр хэрвээ энэ маань адил хажуутай байсан бол сая үнэн тий дунджуудын холболоо ингээд яг хоёр тэнцүү дүрс хуваагдана. Гэтэл манайх чинь энэ хоёр тал нь тэнцүү гэж үгүйгүй шүү дээ. Ямар юм мэдэхгүй. Тэгэхээр тэгшигмийн нэг хавтгайтай нь үнэн юм байна шүү.